Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсөхийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд одоо жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хугацаанд бол одоо ноолуурын салбар маань бол маш их ахиц дэвшилттэй амжилтыг гаргаад байна. Тэгэхээр ноолуурын салбар маань бол одоо 2025 онд анх удаага одоо зөвхөн самсан ноолуур экспортлох техникийн зохицуултыг бол гаргасан байгаа. Тэгэхээр одоо Монгол Улсын хэмжээнд бол угаасан ноолуурыг 100% хүчин чадал бол суурилгдсан байгаа. Тэгээ 25 ондоо бол Монгол Улс хэмжээнд одоо самсан ноолуурын хүчин чадал бас 100% суурилгдсан одоо ийм амжилтыг гаргаад байна. 2025 онд бол нийтдээ ноос ноолуур арширны салбарын үйлдвэрүүд бол одоо 500 тэрбум орчим төгрөгийн зээл хөнгөлөлтөө зээлийг бол 100 гаруй аж ахуй нэгж аваад байгаа. Тэгэхээр эхнээсээ ахуулаад бол одоо эргэлтийн хөрөнгөний болон одоо хөрөнгө оруулалтын зээлүүдийг аваад хөрөнгө оруулалтын зээл авсан аж ахуй нэгжүүд маань одоо эхнээсээ ахуулаад одоо тоног хөрөмжөд суйрлуулад эхэлсэн байна. Монгол Улсын хэмжээнд бол нийтдээ одоо жилдээ нэг 10-15 сая орчим ширхэг арширыг үйлдвэрлэдэг. Тэгэхээр 10-15 сая орчим одоо мал гэсэн үгтэй. Тэгэхээр энэний цаана бол эргээд одоо 250 гаруй одоо малчтын амжиргаатай бол шууд холбоотой. Тэгэхээр арсыг одоо хаягдахгүй, ноосыг хаягдахгүй, ноолуурыг хаягдахгүй байна гэдэг маань одоо илүү үн цэн хүргэж одоо дотооддоо бид нар үйлдвэрлэж чадж байна гэдэг маань л ерөөсөө шууд одоо малчтын амжиргаанд одоо хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. За мөн одоо 2025 онд бол бид бол Монгол Улс дотоодын үйлдвэрлэлд өөрсдөө 70% ноолуураа дотооддоо бэлтгэж чадсан ийм бас амжилтыг гаргаад байгаа. Энэ бол одоо түүхэндээ байгаагүй их одоо 70% гэдэг маань их одоо тоо байгаад байгаа. Ковидын үеэр бол одоо бүх хил хязгаар хаагдсан. Энэ үед бол бид нэр өөрсдөө дотооддоо л өөрсдөө бүтээгдэхүүнээ хүнсэж үйлдвэрлэх хэрэгтэй юм байна. Бүтээгдэхүүн бүхэл зүйлээ дотооддоо үйлдвэрлэх юм шаардлага одоо гарсан. Тэгэхээр бол эргээд одоо энэ бидний тусгаар тогтмол үндэсний аюулгүй байдалтай бол шууд холбоотой асуудал юм а. Тийм учраас бид нар бол дотоодд монголчууд бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орон болж чадах хэрэгтэй. Тэгээд цагаалт үндэсний хөдөлгөөн болон хүнсний ясгал үндэсний хөдөлгөөнүүдийн одоо хүрээнд бол бас бид нар үйлдвэрлэгч орон болж чадчихна гэдгийг харуулж байна. Тэгэхээр хүнсний ясгал Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний ясгал хөдөлгөөний хүрээнд одоо 3 жилийн турш бас одоо үйлдвэрлэгчид маань одоо хөнгөлөлттэй зээлүүдийг олгож ирсэн. Тэгэхээр энэ үр дүнд нь бол одоо 53 шинэ үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. За 1000 гаруй бүтээгдэхүүн бас одоо шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Ийм амжилтуудыг одоо бид нар монголчууд бид нар үйлдвэрлэгчид бид нар хийж чадчихна гэдгийг ингээд харуулсан томоохон жишээ болж чадсан байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг бол уул уурхаагаас одоо бүрэн хамааралтай эдийн засаг гэж хэлж болно. Тэр дундаа илүү одоо нүүрсний зах зээлээс их хамааралтай байгаад байна. Одоо сүүлийн жилүүдэд энэ ойдлогоо цэсийн одоо экспорт бол нэмэгдэж байгаа. Гэхдээ нийтдээ одоо масаараа аваад үзвэл одоо бидний экспортын нийт одоо 80 гаруй хувийг нь одоо уул уурхайн салбар одоо бүрэн эзэлж байна гэж хэлж болно. Тэгэхэд бол бид нар одоо эдийн засгаа солонгоруулах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ бид нар яаж солонгоруулах юм гэх юм бол хамгийн нэгдүгürt нь малын гаралтай түүхэн эдийг үн цэнд хүргэх зайлшгүй шаардлагатай болж байгаа. Тэгэхээр одоо малаас гарч байгаа бүх бүтээгдэхүүн бүх одоо түүхэн эдүүд бүтээгдэхүүн болох боломжтой. Тэгэхээр цагаалт үндэсний хөдөлгөөн бол одоо ноос, ноолуур, аршир эдгээр одоо түүхэн эдийг үнд хүргэх хаягдахгүй байх одоо энэ дээр анхаарч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо эдийн засгийнхаа бүтцээр яриад үзэх юм бол одоо хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар маань бол экспортын 5 орчим хувийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол одоо яг малын гаралтай түүхэн эд гэж хэлж болно. Тэгэхээр бол одоо энэ эргээгээд бол одоо стратегийн ач холбогдолтой эдийн засгийг одоо солонгоруулахад одоо хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж байна.